Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв визуал сэтгэлгээ ой тогтоолт сэтгхийн хурц сургачгийн 72 дугаар хуудас. Доорх хоёрын тоонуудаас бусдаасаа ялгаатайг нь дугуйлна. За эдгээр цифруудыг харъя. За юугаараа ялгаатай бол цифрүүдээ сайтар хараарай. Тоонуудын бичлэгийн хэлбэр, хэмжээ, өнгө, байршил зэргийг нь анхааралтай сайн ажиглан хараарай. Хоёрын тоонууд юугаараа төстэй байна вэ? За багш нь энэ цифрыг дугуйллаа. Яагаад гэвэл энэ цифр бусдаасаа нарийнхан бас их бие нь сунсан байна. Дасгал сургачгийн 76 дугаар хуудас. Дараах дасгал бодлогуудын хувьд сайтар ажиглан харах замаар баруун гар талын үсэг дүрсүүдээс зүүн гар талд байхгүйг нь олж дугуйл. За зургийг сайтар ажиглая. За аль хэсэгт нь аль нь байхгүй байна вэ? Зургаа маш сайтар ажиглан хараарай. Багны хоёр талд байгаа үсэг дүрсүүдийг харгалзуулан харж тэмдэглэх холбох зэрэг аргаар бодож болно. За багш нь 5 дугаартай дүрсийг сонгож байна. Яагаад гэвэл 5 дугаартай дүрс зүүн гар талд байхгүй байна. Сургачгийн 85 дугаар хуудас. Сумаар илэрхийлсэн зааврын дагуу явбал хэдэн үнэ хэдэн илжигтэй таарах вэ? За Монгол хүн зүг чигийг баруун, зүүн, хойд, урд, баруун урд, баруун хойно, зүүн урд, зүүн хойно гэж 4 зүг 8 зогсоор илэрхийлдэг. Эдгээрээс гадна зүг чиг заах дээш, доош, баруун гар тийш, зүүн гар тийш гэсэн үгс бас байдаг. За бүгдээрээ сумныхаа чиглэлүүдийг сайтар харъя. За сумныхаа чиглэлээр зураарай. За үнэ ээлжинээс өөр юу замд тааралдаж байна вэ? За багшийнхаа зурсанг хараарай. Үнэ ээлжинээс өөр. За ямар амьтад байна? Муур байна. Сасан хүн байна. За багш нь нийт 4 үнэ 3 ээлжигтэй таарсан гэж үзэж байна. Өөрсдийнхөө хариутай тулгаарай. Сургачгийн 87 дугаар хуудас. Зургийн жижиг хэсгүүдээр их зураг дүрсийг оюун санаандаа бүтэн болгож төсөөлөөд илүү цэсгийг нь олж дугуйлна. Бүгдээрээ зургаа маш сайтар анхааралтай харъя. Муурны зургийг гүйцэх хэсгүүд аль аль нь юм болоо. За жижиг хэсгүүдийг оюун санаандаа төсөөлөн бодоорой. За их зургаа бүтэн болголоо. За багш нь энэ хэсгийг илүүц гэж үзэж байна. Яагаад илүүц гэж үзснийг аав ээжтэйгээ ярилцаарай. Сургачгийн 89 дугаар хуудас. За энэ бодлогын хувьд шооны 6 талст дээр эдгээр 6 дүрс зурагдсан байдаг. Тэгвэл 4 нүдтэй талстын эсрэг талд хэдэн нүдтэй зурагдсан байх вэ? Мөн 5 болон 6 нүдтэй талстуудын эсрэг талд хэдэн нүдтэй талст будагдсан байх вэ? За зургаа маш сайтар хараарай. За энэ бодлогыг бодохын тулд бидэнд стандарт шоон эсрэг талсууд дээр орших нүднүүдийн нийлбэр нь 7-той тэнцүү байх чанарыг мэддэг байх хэрэгтэй. Тэгвэл 4 нүдтэй талстын эсрэг талд 3 зэгтэй нүд, 5 нүдтэй талстын эсрэг талд 2 зэгтэй, 6 нүдтэй талстын эсрэг талд 1 зэгтэй нүд байх нэ. Сургачгийн 100 дугаар хуудас. Доорх анаграммуудыг аль болох богино хугацаанд тайлаарай. За бидэнд нийт 9 анаграмм өгөгдсөн. За бүгдээрээ аав ээжтэйгээ хамтраад анаграммыг тайлаарай. Эхнийх нь тэмээ, дэлгүүр, таавар, үзэг, сандал, халбаг, илчлэг, салхи, ширээ гэсэн үгнүүд үүсэж байна. За багшийнх нь үүсгэсэн үгнүүдээс өөр үг үүсэж болохыг анхаараарай. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.